Тэгэхээр өвлийн яг хүүтний эд үе эхлээд байгаа энэ үед автобусны компани ажилчид ажил хаялт буюу төр зогсоолт хийгээд байна. Тэгэхээр тэд болохоор удирдлагуудаа бүхлээрэн солих замун цалингаа нэмүүлэх ийм үндсэн хоёр шаардлагыг тавьж байгаа маань. Удирдлагуудын зүгээс сардаа 800-аас за сая төгрөгийн цалин ажилчдад олгодог гэсэн ийм мэдээллийг өгч байгаа л ажилчид харин энийг ташаа мэдээлэл гэж байна. Тэд сардаа 480 орчим мянган төгрөгийн цалин гар дээрээ авдаг гэж байна. Энэ нь бол одоо амьдрал ахуйд нь хүрэлцээгүй байдаг учраас цалингаа нэмүүлэх дээр нь илүү цагаар ажилдаг гэдэг ачаал их байдаг учраас цалингаа нэмүүлэх ийм шаардлагыг бол тавиад байгаа байна. Харин энэ шаардлагыг удаа дараа тавьж байгаа ч удирдлагууд хүлээн авахгүй байгаа учраас ийхүү зогсоолт хийж за мөн дээр нь удирдлагуудаа мэрэгжлийн хүмүүсээр солих ийм шаардлагыг бас давхар тавиад байгаа байна. Тус компани том оврын автобусны жолооч нар цалин хөлс хангалтгүй ажлын ачаал ихтэй зэрэг шалтгаанаар өнгөрсөн онд ажил хаялт зарлаж асуудлаа шийдвэрлэж байсан юм а. За тэд энэ удаад дахин ажил хаялт буюу төр зогсолт хийж цалин хөлсөө нэмэгдүүлэх удирдлага солих шаардлага тавиад байна. Тэд ийхүү төр зогсолт хийх болсон цалин хөлс бага байдаг. За дээр нь зарим ажилчдын амралтын мөнгө зэргийг дутуу боддог байсан нь аудитын шалгалтаар илэрсэн зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Дээр нь компани нарийн ширээнийг мэддэг мэрэгжлийн удирдлагатай болох хүсэлт тавиад байгаа юм а. За ийхүү удирдлага ажилчдын хоорондох маргаанаас олж олон иргэд автобус сунаа хүлээн ажил сургуулиасаа хоцорч байна. Бид нар хэрвээ 850 мянга авдаг бол ийм тэмцэл хийхгүй. Яах юм тийм үстэй. Сая тэр цалин бодож байгааг нь бүчрэн хүний цалин дутуу болчиход энэ ийм биш тэгээд ороход юусэн гэлээ. Өөчлөөрэй. Тийм биш аахгүй. Жолооч нар нэг жоохон дутагдал контактууд гарангуут л наатаа хувьд эсвэл ажлаас хаал. Хуучин бид нар шугам цагаа ийгээд ороход хуучин одоо Төмөрбаатар дараагийн үед. Тэгэхэд бол бид нар ерөөсөө тэрнээс бүр 100 би бол бид чинь 100 мянгаар бууцсан байгаа. Тэгэхэд бол 100 мянгаар бол нэмсэн гэдэг байгаа байхгүй. Тэгээ нодлонгоос хойш л одоо энэ даргаыг ирсэн цагаас хойш бид нар хараад одоо жил гараа явж штэ. Тэгээд одоо өөрчлөгдсөн юм ерөөсөн байхгүй улам цалин багасаал ажлаа хийгээл ар гэрээнд хийжээдэг болсон штэ бид нар чи. Тэгээд 500 мянга бөхс мөнгө авчихаал тэгэл ар гэрэн ажилтаа ажилгүй хүмүүс байгаа штэ. Ажлаа 22 хоногор удаж хоол унооны мөнгө өгнө. Тэгээд 28 хоног ажилласан бол хоол унооны мөнгөнд олгодгүй штэ. Ийм л хүндрэл байгаа штэ. Автобусны компани Чингэлтэй шарахад үйлдвэрээ 7 буудал зэрэг чиглэлд үйлчлэгэнд явдаг бөгөөд өнөөдөр өглөө зэрэг чиглэлд гараагүй байна. Ажилчдын тавьж байгаа шаардлага аль биесээр компани удирдлагуудад ирээгүй гэдгийг удирдлага нь хэллээ. За дээр нь цалин хөлс хангамжаараа ижил төрлийн үйлчлэгээ эрхлэгчдээс илүү гэдэг тайлбарыг өгсөн юм а. Тэгээ өргөдөл хүсэлтээ гаргаж сайн дураар орж ирдэг. Тэгээд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. За тэгвэл бол энэ цалин мөнгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгчүүд ажиллаж авах хугацаанд одоо яагаад одоо ингэж эдгийг бас өөрснөөс нь сайн асуух хэрэгтэй. Манайх ажлын кондукторын дундаж цалин 850-аас дээш. Жолооч нарын болохоор сая 200 мянгаас дээш тийм цалинтай. Тэгэхээр нийтийн тээврийн 24 компаниас хамгийн өндөр цалинтад ордог манайх. Хамгийн өндөр нөхцөлтэй, хамгийн тухтай аятай нөхцөлөөр хангагддаг ээлж солилт маш их. Бусад нийтийн тээврийн компаниуд өглөө 6 цагаас орой 12 цаг хүртэл явж шээ. Автобусны компани ажилчдын тавьж байгаа шаардлагын хариуг автал чиглэлдээ явахгүй гэдгийг хэллээ. Харин нийслэлийн тээврийн газраас үүсэж байгаа асуудлыг хянаж автобусны компани ажилчид нийтийн тээврийн үйлчлэгээ эрхлэх гэрээгээ зөрчсөн гэж үзсэн байна. За учир нь албан ёсоор мэдэгдэлгүйгээр ажил хаялт зарлаж иргэдийг хохирох ёсгүй байна. Тиймээс холбогдох арга хэмжээг авахар ажиллаж байгаа юм байна.